Сайн байцгаана уу үзэгчдээ. Сайхан наацгааж байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB спорт сувг. Үзэгч та бүхэндээ нийгмийн гэгэрлийн мөртөө Монгол аян суурал нэвтрүүлгээ өргөж байна. Мэргэц зэстийн намтран Монгол даяаран алдартай зэсэн сартуулын хөшөө. Хэдүүгийн Завхан аймгийн Сонгон сум. Тонголгхан айраг нуур, шар нуруу, сонгон хайрхан, баян айраг өвгөн уулгээ. Үзэн шимтэй сайхан нутаг ус. Мэргэд хөдөлмөрчдийн өлгийн сайхан нутгаа. Хүн эцэг өвгдийн минь хүүхдүүхийг хадгалсан олон хөшөө дурсгалын олон нутаг. Энэ нутагт Монголд ганцхан байдаг морины толгой үхий хас тэмдэгтэй уган хөшөө байдаг. Түүхийн өмнөд ховор энэ дурсгалаас бид төв Монгол аянаа эхлүүлж байгаа юм аа. Тэгээ энэ айраг нуурын урд хөвөн дээр байгаа энэ богончлуу хөшөө бол манай эртний 10-аас 7-р зуун буюу хөрөл зэвсгийн үеийн дурсгал. Хөрөл зэвсгийн үеийн дурсгал. Энэ хөшөөг одоо түүх археологи ухааны доктор манай сумын одоо уугуул иргэн Улаанбаатар дээд сургуулийн багш одоо тэр Эрдэнэбаатарын судалгаан дээр үндэслэж би одоо тайлбарлая гэж байгаа. Тэгээ энэ хөшөө бол зэрэг өөрөмж ямар одоо бэлгэдлүүд байна вэ гэхээр урдаа нийт буган гişнүүд дээр байдаг юм буг дээш өсч байгаа бугны дүрс байна. Энэ зүүн баруун одоо хажуу дээр юм хамгийн онцлог нь одоо морин толгойтой хас тэмдэг байгаа юм. Ерөөсөө ийм хас тэмдэгтэй хөшөө чулуу бол Монголд 2 хоолцмыг тэмдэглэж байгаа. Жохом нэг нь одоо хаана одоо тодорхой хэлж мэдэхгүй байгаа. Энэ эртний. За Завхан аймгийн Сонгон сум хангай нурууны баруун зүүр хан хөхийн нурууны зүүн эхлэл. Энэ нутагт алдарт сонгон хайрхан бий. Сонгон хайрхан дээрээс алс тэртээ сэцэн хайрхан богдочрван хоёр маргад зуул гээд энэ орчин тойрны бүх хайрхнууд харагддаг. Энэ нутаг бол алдарт Намхайнын Бууатрын өвлжөө бууцсан байдаг хөдөлмөрч төвний өлгийн нутаг. Бид сонгон хайрхан дээр нутгийн зөвлөлийнхэнтэй энэ нутгийн мартнуудын даяаг даатхан уул хайрханд таслан өргөлөө. Ер нь Улаанбаатар хотод сонгон сумын нутгийн зөвлөлийнхэн Завханы сонгоныхон мөртөө Монгол аянд бүгдээрээ дуу нэгтэй нэгдэж байгаа нэ. Их нуруудын хотгорын энэ удам сайхан хөндий үнэхээр 4 цагийн эргэлтэнд мал уян өргөлж өсч өөдөлж явах ийм сайхан нутаг ус. За сонгончууд мөртөө Монгол аянд даа гэдгээр багбагаараа ахан дүүсээрээ давхар дормон тамхтай сайхан хөлөг мөрдөн олон голын бэлчрийн харган мөрөгтэй сайхан эмээл айн дохож туг дадран хийсгэн жагсаалда нэгдэж байгаа нэ. Яг үнээр сумын засаг даргын захирамж асгарсан өнөөдөр бол сонгон суман дээр техник нэгч техник одоо хөдлөхгүй бүгд мөртөө энэ өдрийг өнгөрөөхөөр жагсаж байгаа нь төрийн банк, эрүүл мэндийн төвийнхэн, ерөнхий улсрын сургуулийнхэн, хаан банкныхан гэх хүн сумын төвийн бүх албан байгууллагууд төгдөл багаамбрын мөртөө Монгол аянд нэгдэхээр морин дэлдэрийн хөө мач төмний өлгийн нутаг түүний үрсад өнөөдөр Хэмрүү гам мадран өлгмөрдийн зоон дээр асчээ. Завхан аймгийн Сонгон сум өнгөрсөн оны хүн амын тооллогоор 1500 хүн бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдөр энд бараг 500-аад мөртөн тал талаасан өвд хөгшөд 8 настай болчраас 80 настай азай буурлуудан хүртэл өлгмөрдийн зоон дээр басан мөртөө Монгол аяндаа жагсаад байгаа юм. Завхан аймгийн Сонгон сум бол мөртний соёлын их өвдтэй хурдны өлгийн нутгийн нэг. Энэ нутгаас олон хурдан хорц адуунууд төрсөн олон сайн уяачид малчид төрөн гарсан байдаг. Сумын иргэдийн хурлын дэргүүлэгчдийн дарга бүрөөхөө албан ёсоор мөртөө Монгол аянд Завхан аймгийн Сонгон сумынхан нэгдсэнийг дуулгалаа. Засаг дарга үг хэлж өөрийн захирамжаан сонгончуудаа толилууллаа.
засагдрын захирамжинд энэ өдөр бол Завхан аймгийн Сонгон сумбал автомашин мотоциклгүй өдийг өнгөрүүлэхээр хойчлаа. Мал уйнан өсгөн үржүүлж түмэн сүргээрэн Сонгон суман жимж яваа. Аймгийн авраг мочдынхан цол хэргмийг энэ өдөр гардууллаа. Тэд мортойгон морныхон алтан жолоон дээр аймгийн аврагын цолон гардууллаа. Монгол улсын гавьяа чичингийг туяа Уляастай хотоос ирж Монгол мордууг дуулснаар мортны их шагсаал эхлэхэд бэлмэлж байгаа нэ. Яруу алдарт их орноо ялалтаас ялалтанд дэвшүүлж ялгуулсан тугааман дуулахад ямагт бид мортойгоо явсан. Монгол хүний зориг хэмжээршгүй хэн эдэл Монгол морины чадал хязгаарлашгүй их байдаг гэж. Үнэхээр 75 тарваган бичсэн энэ сайхан дуу үеийн үед Монгол морины цаг зол эзэндэн үнэнч Монгол төмнийг үеийн сгаар тогтнол эрх чөлөө энэ бүхнийг хэдэн үеэр нь тоолж ирснийг хэлдэг юм аа. За сумын засагдрын тамган газрынхан сумын төвийн албан хаагчид Улаанбаатар хотоос энэ ажлыг гардан зохион байгуулахаар ирсэн нутгийн зөвлөлийн төвсрийнхэн өмнөөс хөдөлж багууд уян дээрээс жагсаалдаа нэгдэн ийхүү Завхан аймгийн Сонгон сумынхан морин нэл дээрээ асан үлгийхэн зам дээр асч морьтой Монгол уянаа орныхон баруун хязгаарт өрнүүлж байгаа нэ. Өнгөрсөн намар Завхан аймгийн Эрдэнэ хайрхан сумынхан ширээгийн голынхан овон дээр морьтой Монгол уяныг эхлүүлж байсан бол энэ жилийн зуны тэргүүн сард Завхан аймгийн Сонгон сумынхан морьтой Монгол уяныг Завхан нутагтаа хангай нурууны хаан зүүн зүрт хан хөхөө нурууны хаан өөр энэ сайхан удам сайхан нутагтаа морин нэл дээрэн асч морьтой Монгол уянаа эхлүүлж монголчуудаа морьтны соёлын дэдлэг морион унах бүлэг морьтынхан юмрын дундааг надруулах энэ аянийг эхлүүлж байгаа нэ. За морьтой Монгол аянд байгуулгаараа агаараа эхлэж агсдаг. За 3 км гаруй тойрогтой энэ сайхан жагсаал явж байгаа юм. Тэгээ энэ нэг талаасаа жагсаж мордон унаж мэл хазааран баяр хэрэглэн зүүж түүнийхэн хэрээр энэ өдөр машин мотоцикл хэрэглэхгүйгээр эрүүл мэнд хөдөлгөөний энэ одоо тасгал сургуулийг бас давхар хийж байгаа. Морьтой Монгол аяндаа сонгомжууд үнэхээр сайхан бэлдсэн харагдаж байна. За энэ бол одоо эрүүл мэндийн төвийн тогтол байгаа манд бол бүгд ижил дээлтэй. Замардын сүл төсийг одоо хаардуулсан ижилссэн. Ингэж ягсч явж байна. За багууд бол одоо аль баг хэр олон хүн жагснараа багуудаа бас урамшуулах юм байна. Завхан аймгийн Сонгон сумын адуу бол Дэсийн голын хурд хойдлоосон. За тэгээ өөрийнх нь нутгийн сайхан адуу мөн одоо хан хөхийн адуу урд талаас нь хомын морлгуудгээд хурдны өвчлийн төдийгүй ер нь энэ нутагтаа таарсан их сайхан товир үйтэй сүрхэн хийцтэй унахад сайн говь хангаа хосолсон энэ сайхан нутагт бол одоо үнэхээр таарсан ийм сайхан адуутай тэгээд олон голын бэлчирийн харган бүрэгтэй энэ жогор үрэгтэй эмээлүүд бас морьтны соёлын нэгэн үүрмэц дурсгал болдгоор их онцлогтой. За эрүүл мэндийн төвийнхэн сумын эрүүл мэндийн төвд одоо 30 гаруй хүн ажилладаг. Тэгэхэд тэд бүгдээр нь шахуу жижигүүрийн эмчээс босны шахуу одоо ингээд жагссан байна. За борон дэр багийнхан сумын төвийн багийнхан буюу сумын төвийн одоо албан хаагчид ерөнхий улсрын сургуулийнхан баян айраг баг. За сумын төвийн одоо хоёр талын баг. Завхан аймгийн дэс сумтай залгадаг одоо тэсийн удам турднуудын 5 дэсийн одоо дээд тэсийн гэж ярьдаг. Тэр ихийн одоо огшил сүлдсэн энэ сайхан хөлөг мөрдөө унтсан жагсч чаж явна. За хүүхдүүд нь даагаан аль хэдийн номхруулсан даагаан унтсан. Ахмадууд нь сайхан номхон мөрөө унтсан. Залуучууд нь мордынхон зүсийг ижилсүүлсэн. Тэл хувцсан ижилсүүлсэн гэж агсж байгаа юм. За шар нуруу багийнхан шарга мортноор манлай дуулан. За уяачны холбооныхон мөнөөхөн алдарт. Дуган хөшөн дээр байдаг дөрвөн талдаа морины толгойтой хас тэмдэг үхий нүгдэл байгаа эсгэцсэн жагсж явна. Ахмад уяач, ахмад адуучин отооч мөрөнж байгаа ванган гайн одоо тэргүүлсэн шар нуруу багийнхан жагсаалан үргэлжлүүлж явна. За энэ одоо морьтой Монгол аяны Монголын үндэсний олон нийтийн радио телевиз MNB спорт цогтой хамтран Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөлийнхэн өөрсдөө санаачилж, өөрсдөө очиж морь унахыг уриалж
ингэж ягсч байгаа нь бол одоо суурьнд суугаа монголчууд маань нүүдчтэй их хөв соёлыг хадгалж хамгаалах талаар сэтгэл зовниж түүнийхэн төлөө зүтгэж зүтгэлэн гаргаж байгаагийн эрхэм сайхан жишээ зөвхөн сонгон сум Закхан аймагт төдийгүй бусад аймаг орон нутагт бас жишг болох үс ийм сайхан үйл явдал болж байгаа юм. За амртнуудын одоо хамгийн ихний жагсаал үргэлжсээр байна. Үнэхээр адуу гэдэг юмтан унахыг эзэн хүн эдэлж хэрэглээсэ гэж одоо бодож байдгийн гэсэн за тариа төгийнхний жагсаал үргэлжж байна. Хүүхэд, хөгшид, бүсгүйчүүд энэ бүгдээрээ хамгийн гоё эмээлэндхэн дэлэн гоёж мөрдийнхөө дэлийг засаж ингэж жагсацгааж байна. Бас одоо завхныхны ялангуяа нолонголын мэлчнийхний мордын дэл засалт тэр бас өөрийн гэсэн өрөмцтэй хөхөл соёлог хоёулангийн тавьж одоо мордын гоётой за соёлгын сүлждэг гэдэг одоо бас мордлох адуу идлэх соёлын бас өөрмөц сайхан өвтэй Ус аймгийн 100 хангай сум өндөр хангай сум бол чондон тамга юу дорм тамга дардаг. Тэгвэл Уланголын бэлчээр рүү ороод ирэхээр хоёр дормыг зөрүүлээд дардаг 6 хошуутай юу сүлжээ дорм тамга. Ийм бол одоо зурдаг. Дардаг ийм учиртай. За ерөнхий улс орны сургуулийн багш ажилчид ийхүү эхний жагсаал шүтэрт бид Ахмад буурлуудтайгаа уулзлаа. Хэдэн жил мөр өнөө хэдэн жил адуу маллуу 8 настайгаас л унсан байлгүй те одоо 90 харваагаас л мөр унсан да. Одоо нас өдөр хэзээ гэлж байна. Одоо жилээр гол 80 хүрч гэлээ. За энэ онгороор бол 79 хүрч гэлээ. Хөрмөл сойрмос тэмээ хувийн аж ахуйтай тэмээр өссөн. Одоо малчин уян тэгээд моргуу өөр нь яаж малдах юм бэ? моргуу бол ер нь мохоо гэж одоо дээр юу двээ те. Энэ моргоо чимч одоо тэдлийн үйл одоо унаа залгуулж исэн. Сайхан эрдэн. Би тамаа шум болон чайртай л да. Айлайланд нь хайртай. Ер нь мал ихтэй нүд устдаг. Хэмэр сэрэгдэг. Ер нь мал тэр дундаас энэ адуунд одоо би адуунаас хацсан шиг явуулаад нэг хэсэг. Тэр нь олон жил мөр унж байна. Одоо мөр унж байна юм баа. Унжино тамараа на хана хариулаад адуундаа явал. Бачвэн. Адуу дагч байна уу? Адакуна. Мөртөө мөр оноодаг малдаад байгаа нь би сайхан хөнгөн байх юм одоо. Би хөнгө ер нь одоо моргуу бол тэгэл би хүндрэл тэр өдрөш гэртэх зоолонтой. Мөрэмэлчэл явал дуртай юм дамартал явал. Тэр саадгасаа. Адуу ч бас унахад баярлалгийн гэвэж штэ морчин. Тэгэл яах вэ? Дэлийн аваагүй явсан атуу хондоо миний дэлийг намайг идэх эзэн байхгүй маань гэж боддог бай. Тийм заяатай гэж байгаа. Тийм учраас тэр атуу идэлж идэл сүлийн над яаж идэх тийм учраас та ордны усуд бол тийж ярьдаг байсан. 73 оноос 93 он хүртэл нэг яд хариуллаа. За. Морин дээр насгаа өсөвтэй одоо 70 насыг. 93 онд их хөвсөл хийгээл тэгэл хөвсөл нэг 1117 одоо тараад игэл. Тэгээд тэрнээс биш. Одоо хүртэл морьтой үзчихсэн даа. Одоо мөр унсаар л байна уу? Ноо. Морин унахаар даралтай муухай очив. За. Тэгээд хөл байна тэрс. Одоо нь улсууд залуучуудаас даралт ихтэй юм. Орнууд бүр сайхан дараа боох хоёр. Да миний хувьд яатаа чи морин унаад даралтай муухгүй. Тэр. Энийг энэ 70 насны нэг морин дээр авсан болохоор хөвчих юм байлгүй те. За 70 гарсан 80 гарсан буурлууд маань яг л залууг гişгэн сэппэт мөрдөж хоод моон жонглаад мөрдөж хоод жагсаалтаа нэгтгэхээр явцгааж байгаа нь үнэхээр морь унахын ач тус эрүүл сарвал амьдралын зөв хөвшил гэдэг бол энэ буурлуудын эрхэм сайхан жишээ юм аа. Завангийн гоо тэргүүтээ гурван буурлууд бас олон сайхан буурлууд морин унаад за морин дээр суугаад явж байгаа энэ үнэхээр сайхан зөв суудсан аргагүй нэг насаараа моринсон хүмүүс бол ямагт одоо уян мөчийн чанга байдаг сэтгэл санаа сэргэлэн ямарлаг байдгийн эрхэм жишээ бол энэ буурлуудын маань жишээ. За дараагийн жагсаал бол мордынхон зүсийг гэж хэлсүүлэн жагсах. За пүрхүү алдар туяач хоёр хээр адуугаан унтсан жагсаалаа мандаад явж байгаа юм. Тэгэхээр энэ хоёр хээр адуу бол хоёулаа одоо генесийн дэд амжилт тогтоох 11149 мөртний жагсаал
4225 мөрний уралдаанд оролцсон ийм одоо түүхт бүлгүүд юм аа. За сайхан хээр мөртнүүд жагсаж байна. Цагаан мөртнүүд, шарга мөртнүүд одоо жагсаалыг мандайлан жагсаалах хэлсэн. За ингээд араас нь харахад үнэхээр Эзэн Бог Чингис хааны маань ер нь Монголын үе үеийн мөртнүүдийн аян дайны болоод нүүдлийн мөртнүүдийн зуваа яг л ингэж явсан болов гэмээр харагддаг. За одоо олон сайхан шарга мөртнүүд. Ер нь шаргад бол одоо үнэхээр монголчуудын эрхмэлдэг сайхан төрийн бэлэгдлийн зүс 9 хөл цагаан дугаан 9 шарга хатныхаа зоон дээр залдаг. За түүний дараа цагаан одоо мөн одоо эрхмэлэн дээдэлдэг. За зэр мөртнүүдийн жагсаалрж байна. Хүрэн зэр хээр мөрдүүд одоо Монгол адууны үндсэн зүс сайхан хүрэн халдсан мөрдүүд. За морин хуурын толгой бол одоо халдсан морных байдаг. За жанан харын гişгдэлтэй гэж яддаг сайхан хилэн хар мөрдтэй мөрдийн жагсаал. За Монгол адууны сайхан үндсэн зүсүүл одоо Баруун Монголын энэ одоо нутагт байдаг. За алаг мөрөд. За алаг мөрөд бас одоо хээр алгаар нь, хар алгаар нь, хонгор алгаар нь ижилсүүлэн жагсаж байна. За энэ дэл сайхан хар мөрттэй хүмүүсийн жагсаал явж байна. Олон сайхан хар мөрттэй. Тэгээ сайхан одоо мөнгөн хазаараар жимчгээр одоо чухмал одоо жимэдэрд найрагч маань хэлсэн чихэндээ нэмэг Хуран даммаг зүй ихсэн хорс төргөн мөрдөн цол мөнгөөр хазаарладаг ард мөн шүү дээ. Өнөөдөр та манай тариат багаас 60 гаруй мөртөн ирсэн хөдөө орон нутгаас. Манайх чинь 2 аймгийн 3 сумын залгаан нутаг. Сумын сумаас хамгийн ол оршдог. Тэр олоо сайхан зүтгэж ирсэн сайхан малчдаа бүгд нь баярлалаа. Энэ сүүдийн хэдэн жилийн морьтой хүн гэдгээр нь ховорхон болсон. Техник, мотоцикл, машин, техниктэй баяр наадам болсон ч техникийн намайг хүүхэд байж хатал морьтой байлдаг байсан. Одоо сүүлийн үед морьтой хүн гэдэг ховорхон баяр наадам дээр. Мор хөтлсөн хаяа нэг юм моророо götж ирдэг, ачиж ирдэг болсон. Когда мор унах шиг сайхан юм хаваа морьч одоо нэг спорт юм л да. Одоо таны хүүхэд гэж би жадвал мор энэ сургадаг. Ich morgen дахиад тийм хүнтэй. Одоо тэгээд танаа яа масгүйтэл мор унлалта. Юу мор унах шиг ажигтай байхгүй. Одоо миний хөл гараа үтгэхгүй. Миний мор унсны ашигтэй. Өнөөдөр мор унаад бас нилээл тойрчлоо. Ядаруу. Аяа тавьсан явлаа. Сайхан байна уу? Сайхан байна. Олон хүнтэй шугалдаад ингээ болсон. Олон хүнтэй би одоо хоёрын жил инде битүүтэй сууцмаар онлагоо их сайхан байна. Тэр дэрээ сайхан үнэ. Өөр үтэйг юм бэ. Сайхан болчихсон. Морсиг сайхан байхгүй ч үтэйг. Хэлэн гояад энэ зэрэг жагаа тууд ангилч. කෙනෙක් сайхан болчихж байгаа үчээд Чимэл пивэсий дээ. Одоо мороо номнал дагмаар байна. Мор онолж байна уу? Гой зөвдөр гэдэг гэж яах вэ? Хөтөө байвал мор онох уу? Унахаар байна. Өнөөдөр л унахаар байна. За сайхан боллоо. За мор малоонхын тухайд одоо уг мор малаа хидэлж яхах хүн зүгээр л дээ. Эдийн засгийн хөдөлгөөн хэрэгтэй л. За одоо машин техникээр бол энэ хоёрын орцтой 5-10 мас дээшлэрэн дээ. Тийм бензин зарцсан. Морьтой хор одоо тэгээд бензин зарцуулахгүй зүгээр л. Сонгон сумынхан бол суран хэрэглэлээр алдартай. Олсноос хойш сайхан боловсруулна. Суран хэрэглэн сайн эхийн зэрэгцээ бас сайхан гоёмсог хийдэг. Бүр хүүхдүүдтэй энэ эрдэм ухаан ан өвлүүлж ба. Нэгэн сайхан бууралтай бид энд уулзлаа. Ер нь морьтой Монгол эр хүн бол суран хэрэгэл сайтай байхыг өвгдүүд нь хизээрээсээ хүүхдүүдтэй сургаж ирсэн юм. 8 хүүхэдтэй байдаг. Төмөөрөө гараад. Тэгээ хүүхдүүдтэй бас тэгээд тусалгаа энэ нөхрийн зэрэг хайлтдаг. За. Гөлөм хийсэн тэр гөлөмөөр нөхрийн зэрэг гараад хайлтчихсэн. Тэгээд шүтэр ногт дэн зөрөө. Нүр таны хэлсэн юмнууд байна уу? Тийм энийг хийсэн ташуура тэр гөлөм тэр. За. Зүүн нэг ирэманэ арьсыг сайхан аваад тэгээд илдээс тэгээд гөлмөс татварлаа гэсэн. Ийм гөлмөр нь хэдэн жил болох вэ? Ингээд сайхан. Гэхдээ энэ одоо би 90 онд
нэг гүлэм хийсэн. За. Одоо хүрэн зогцлоо тэ яагаад ч. Сарада ч өгөөд. Үгүй яагаад ч. Яданд хөөх тохиолдолд ирсэн баха. Тэгээд надлын нэг хөлөг бас нэг гүлэм хийсэн хөөхдөд. Дөхөөс урдтай нэг хийгээд өгчээ. Тэгээ нэг надлын нэг хөлөг тэгээ нурундаас дууссан гүлэмнээ хаваад тэр хоёр мөрийн ингээд газар нохтой зүр юм хийх. Ер нь одоо худалдаанаас аваад байсан бол хэдэн гүлэм мэлээ өгөхөөс. Худалдаанаас авах нь одоо бухаан гүлэм бацаа тохож үтсэнтэй нэг шинэ бухаар аваад тэгээ нэг 10 жил болоод цоорчтой юм байлээ. Тэгээд муу тэгээ Нөгөө 90 оны гүлэм бол одоо 28 жил болсон ба. одоо тэр бол хэвээрээ. Тэгээд 18 жилийн дөрөвтэй байна уу? тийм бай. За жигжид гоо тэргүүтээ энэ сайхан бурлуудынхаа энэ сайхан эрдмийг өвлж байгаа хүмүүсийн нэг бол Пүрэв сүрэн. Одоо тэгээ нэг хүрийн ширийг зүгээр ингээл илдэж чадахгүй зүгээр зах зээлийн үнээр 10 зүгээр юу яхад нэг 40-50 мянга болох байх л да 90 хүрийн шир. Тэгэхээр одоо бугуул хийгээд өөрөө илдээд сайхан сурвалгаа заравал яг нэг зоо ширнээс нь яг сайхан бугуул гаргахад нэг бугуул гарчин. Тэгэхэд би даруун сайхан ийм бугуулаа хийгээ нэг 250 өгөн. Тэгэхдээ ажиллагаа их орно л доо. Дөөрийн хөдөлмөр. Тэгээд яг захынхын нэг хээл нэнгэн сурнаас юм даруулга олон юм ногцолбор хазаарын сур гарна тий. Түүнээс бүтэн тойруулаад ингээд өхрийн ширийг зүсээд явбал 2 чихэл бугуул гардаг л гэсэн. Гэхдээ миний зоо ширнээс нь зүс бугуул гаргадаг. За Пүрэв сүрэн тэргүүтээ олон сайхан залуучууд үнэхээр энэ өвдийнхөө арьс ширээ боловсруулах, түүгээрээ сайхан хэрэглэл хийх энэ эрдмийг сайхан өвлж бас тэр нь зах зээлд эрэлдэхтэй байдаг гэн. Ер нь сонгончууд хөдөлмөрч умхнаар юм хийдэг. Тэд бас гартаан их уртай ийм ард түмэн. Үнэхээр тэдний харсан сүлжсэн жирэм бас хийсэн бугуйл энэ бүхнүүд үнэхээр хүний нүдэнд тусгаар сайхан эдэргэл байлаа. Сонгон сумынхан хариг нуурынхаа хөөнд эртний буган хошоонд дурсгалтай бол шин цагийн нэгэн сайхан бүтээн байгуулалтыг мөртний соёлдон зориулж бүтээсэн. Тэр нь Кимрийн өргөө сумын уяачлын холбооны дарга байсан Пүрэв хүү алдарт уяас санаачлан энэ хүү өргөөг бүтээн байгуулжээ. Сонгон сумын морин спорт уяастай холбооны тэргүүн Пүрэв хүү ахын санаачлагаар өөрөөсөө ийм морин хямран өргөөтэй бодмоор байна. Ямар ч байсан томхон хэмжээний ийм хямран өргөөтэй бодмоор байна гэж ярьж тийм санаачлаг гаргаж байсан. Тэгээд тухайн үед тэгвэл нэг 5 за 6 хантаа хийтэй ерөөсөө нэг уламжлалт гэр хийж өгөө. Тийм гэр хийгээд гэсэн чи үгүй тийм бишээ. Бүр одоо байран цууран байнгын ажиллагаатай тийм өргөөтэй болмоор байна. Ямар ч үсэн тэрийг л ямар нэгэн байдлаар хийя гэсэн ийм санаачлагыг гаргаж байсан. Тэгээд тэр санаачлагын дагуу одны одоо тухайн үед хүмүүсийн өргөсөн хандив мөнгө одны хичээл зүтгэлийн хүчинд манай компани 3 сахаа харган гэдэг компани байгаа. Манай компани мэрэгжлийн ажилчид Канада технологиор энэ өргөөг 48-аас 50 цаг дөрөвд барьж одоо хүлээлгэж ажиглалтанд өгж байсан. Тэгээ энэ өргөөтэй болтноор манай уугуул нутгийн маань уяачид, адуучид, уугуул нутгийн маань ард түмний цаашдын ажил үйлдэлд нь бас нэмэр болж байгаа гэж бодож байгаа. Амартай Монголын сурал нэвтрүүлгийн зайлшгүй хийдэг нэг дагал жагсаал бол өсгөөчүүдийн жагсаал. Их насаг дөржин битсэн хөдөө талын үзэсгэлэн шувуун саарл гээд олон сайхан зохиолд моринсон Монгол эмэгтэй дүрийг бичсэн төрсөлсөн байдаг. Тэгвэл яг тэр дүр бол энэ тал нутагтаан Монголын хонхог тэнгэрдэр бүсгүй хүн өлгмөрдийн зам дээр шавхаатай явах нь бол Монгол газрын Монголын хөдөөгийн мөртний соёлын нэгэн эрхэм сайхан бааз өслөн байдаг үлээ. Бид дэржүүлээ 500 шхан мөртөн жагссан ингээ бүсгүйчүүдийн жагсаалыг харахад энэ чинь ихэнх нь эмэгтэйчүүд маань жагссан биш үстэй гэж. Үнэхээр ч олон бүсгүйчүүд өлгмөрдийн зам дээр осч мөртэй Монгол аянаа дэмжиж морин унахыг Монголынхон бүх бүсгүйчүүдэд
уриалж байгаа нэ. За тэд маань бас л мордынхон зүсийг сайхан ижилсүүлж ахмад буурлууд нь хотоос очсон хүмүүс гүйчүүд, оюутнууд, сумын төвийн албан байгууллагын сургууль, эмнэлэг, банкныхан гээд бүгдээрээ л дөрөв багаараа жагссан шигээр бүсгүйчүүд маань ингэж ягсч байна. Олон бүсгүй сайхан хөлөг мөрдийнхөө зан дараасаад инээж шуугж явах нь Монголын хөдөөгийн бас нэг сайхан өсөкслэн бас нэг сайхан чимэг байдаг. Сумын эрүүл мэндийн төвийнхэн үнэхээр энэ жагсаалд Монгол түмнээ уриалан морь унахын ач тус, эрүүл мэндийн ач тус, хөдөлгөөний ач тусыг уриалан жагсаж байгаа нь үнэхээр олзуурах хөштэй. Бусад газрынханд санаа ууштай ийм сайхан үйлдэл байлаа. Хотоос очсон нутгийн зөвлөлийн бүсгүйчүүд бүгдээрээ морь унаж жагсацсан юм. Тэд багнасаа дурсаж мөн одоо эрүүл явахын амьдралын зөв хөвшлийг өдөр орныхондоо уриалж, нутгийнхантайгаа хамтран морин унаж морьтын соёлын дэдлэхийг Монгол түмэндээ үндэсний 2 наадмын өмнө уриалж байгаа юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2015 оны өвлөөс эхлэн Монгол улсын ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж морьтой Монгол оюуныг орон даяар өрнүүлж, морин унахыг, морьтны соёлын дэдлэхийг, амьдралын зөв хөвшлийг тогтоохын төлөө өдөөгийнх нэгэн морин унахыг уриалан энэхүү цуврал нэвтрүүлгийг охин байгуулж өгүүлээ. Энэ нэвтрүүлэг одоо 13 аймгийн 43 суманд дүрч тэр хэрээрэн монголчууд маань морин унаж, морьтойгоо наадаж, хатуу малдаан, хон малдаан мориорон явж, мориорон гоёж яваа. Цахим аймгийн сонгон сумынхан мөн л энэ уриалгыг дэмжиж инхүү хөшин хөвөөгүй, ирэмгүй, гавас лам харгүй гэж ирдэг бүгдээрээ морин унаж, морьтны соёлын дэдлж, амьдралын зөв хөвшлийг тогтоох энийг дэмжин олон түмнээ уриалж байна нэ. Явсгүйчүүд маань ихсаал нь хилжсээр байна. Ер нь ингээд морина явж байгаа бүсгүйчүүдийг харахад бол үнэхээр энэ нутгийнхан хизээнээсээ моринд сайн нь харагдаж байгаа. Морины жолоос улбуур барьсан, морин дээр зөв суусан энэ бүхнийг харахад бол төв суурин газрынхан жалгаагүй, орон нутгийнхан жалгаагүй. Үнэхээр морин хизээнээсээ багаасаа эдэлж ирсний бол бас нэгэн жишээ эндээс харагдаж байна. За бүсгүйчүүдийн манжигсаал мөн одоо нар зөв талбайгаан тойроод асрынхан өмнө хэрцгээж байна. Ер нь морь унсан хүн бол морь унсан олон хүн бол ялангуяа толгой удаараа удгүй дандаа инээж хөрсөн хөөр баяр болсон байдаг. Тийм ч учраас морь унсан хүн хиймэр дундаа сэргдэгэ гэж ярьдаг нь бол энээс үүдэлтэй юм аа. За бид энэ үеэр бол одоо Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч их хэмж наран гэрэл эмчтэй уулзаж морь унахын эрүүл мэндийн ач тусын талаар дахин тодрууллаа. За би сонгон сумынхаа нийт хөгшчүүд, настан буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, Улаанбаатар хотод очиж эмчлүүлж чадахгүй, онцлуулж чадахгүй байгаа нийт 180-аад хүмүүсийг үзчихэд байна. За ер нь бол сүүлийн жилд одоо миний онцлогоонд хийж байгаа ажиглалтынхаа орж байгаа Монгол улсад ялангуяа эрчүүдэд илгэний өөхлөлт одоо хэвлийн таргалалт маш их байгаа. Хэрвээ би бас боддгийг хүмүүс морио унаад одоо ингээд хөдөлгөөнтэй жингийн илүүдлээд морь унах ч юм бол жин хасдаг. За ингэж байсан бол өмнөх шигэ байсан бол одоо тийм өмнө бол манай ард түмэн тийм нэг элэгний өөхлөлт бас нэг тийм их байгаагүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо энэ дотор өөхлөлт хэвлийн таргалалт бол ерөөсөө энэ хөдөлгөөний дутагдал. Тэгэхээр морь унахгүй одоо ерөөсөө сүүлийн үед мотоциклаар, машинаар малаа хариулдаг болсон. Энэ бол одоо асар хөдөлгөөний дутагдлалд оруулаад эннийхээ үр дүнд одоо дор ажил элэгний өөхлөлт. Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал сүүлийн үед айгүй энэ өвдөгний үеийн өрөвсөл. Ялангуяа өвдөг шилжүүлэн суулгах хагалгаад одоо Монголд өдөр тутам ордог болсон шүү дээ. За тэгээд энэ өвдөгний үеийн өрөвсөл, өвдөг яагаад ингэж өрөвсөд байдгийг, яагаад ер нь бол юунаас шалтгаалдаг гэхээр шалтгаан бол тодорхой. Одоо нэгдүгээрт бол даарах, хоёрдугаар хөдөлгөөний дутагдал, гуравдугаар бол одоо хоолойн өвдөлт, ревматизм гэж энэ өвчнөөс болдог. За тэгээд би бол ингэж сонсч байсан юм. Морь унаад явж байгаа хүний ерөөсөө өвдөг хөл даардаг юм. Ингээ морь ч өөрөө илчтэй. Халуун амьтаа. За халуун амьтанд ингээд өвдөг нь наалдаа явж байгаа юм чинь тэр даардаг өвлийн хүүтэн ч гэсэн.
За тэр одоо мотоцикл унаад явж байгаа хүмүүс мэдээж тодорхой шүү дээ. Урдаа салхи сөрнө, хүүтэн, тэр өвдөг, одоо дохой бүгд л одоо даарснаас болоод үений өрөөсөл өөрөө сэтэрнэ. Тэгэхээр ер нь бол одоо яг бид нар буцаад одоо энэ их техникжиж энэ их биеийн амар байдлыг харахаар эрүүл мэндтэй илүү хортой одоо тийм санагдаад байгаа юм л да. 72 төгөн мөр наад өгч мөр одоо өдөр унахгүй болохоор бие өвчин болоод тэгээд манай нагц авгууд одоо өөр 70 80 хүрсэн 90 хүрсэн хүн байдаг. Өглөө усаад мороо ортуулаад эмээлглүүлээд тэгээд орой болохтой нар шингэхдээ хол өвчиж аргамжаал ингээ одоо ург удмаараа малчны удамтай энэ нь одоо өөр хүүхдүүдэд одоо нөлөө үзүүлж ингээ сайхан юм хийж байгаа туйл их баяртай байна. Өнөөдөр ястаа сонирн ба дээр үеийн манай нэг шагсаад сумын төгөр баяр үзэхгүй явж ирсэний дайтай орж ирсэн байна. Бүр сайхан саргалаа таа бүгд маш сайхан зохио байгуулж байгаа юм байна. Энэ бол маш зүгээр ийм байна. Абич яг 20 гэтэл жил одоо малсан хүн Одоо мөрөө унжно. Унжин. Алга шалгоо тэгтээ зайгүй нөхөлт төв рүү ороод ирсэн гөгшин одоо биш. Хөдөөний чөлөө мөрөө. Хөдөөчдөр мөрөн бас хон мал иргүүлнэ. Таныг бас одоо сайхан дуулдаг сонссон. Тэр нь морин дэл дээр яваар хүн бол сайхан дуулахад хоолой энэ төр сайхан цэд болох уу? Одоо морин дэл дээр чи ерэн дуулж ил хурдж ил тугаа ч юм уу одоо сайхан ер сэргэлэн шүү дээ. Морин дээр цоо уртын дуулаад уургаа варцсан голцоо хингэлзэж явах сайхан шүү. За тэгээ мордоод дуудаад авчих та одоо ажи хараа та залуучууд харуулъя. За визэго маань мөн л одоо сэпфитл мордоод 80 гарцсан үгэн тэгээд одоо улс нураанд дуулаад тэрүүлээ явчихсан юм аа. Ер нь жолоо энэ төр хон хөөрхөн барьсан маань ер нь баг байхад чинь ингээд морин дээр тавиад айцсан шүргээгээ сундлаад эмээл дээр аваад явдаг байсан биз дээ аавд. За ер нь бол би бол хүүхдүүдээ ер нь Монгол боломжтой хадгалж морин дээр авч явах их дуртай. Тэгээ ер нь бол миний хүүхдүүд за цаанаасаа бас нэг заяацсан байдгийн байлгүй. Өвг эцгээс заяасан тийм бас янзын гоё Монголоо гэсэн морд наадмаа бас нэг ингээд өнөөдөр боломжилчих ийм сайхан түүх ийм алдахгүй явъя гэж боддгоо шүү дээ. Тэгэхээр уртын дуугараа намайг уяраас ухаантай аав минь адуучин хүн байсан гэж хөрхөн дуу байдаг тийм ээ. Тэгэхээр адуучин аавын охин юм байна танай охин. Бас дуучин аавын охин гэсэн юм сайхан дуулдаг. Ер нь морин дэл дээр хүн сайхан дуулаа явж явах хэрэг сайхан уу? Хоолой улам сайхан зэд болно уу? За ер нь бол би бас нэг бага сайхан залуудаа би бас нэг 15 6 байсан болов. Бас нэг энэ нутгийнхаа сайхан ууланд оройхон сайхан дуудаа явж явах цөөрэтад бас нэг сайхан сонсогддог ингээд өөр сонсогдоод. За эргээ сонс. Ингээд би нэг дуулж явж байгаад би бас нэг яг гоо манай удам бас миний аавгах ингээд удмын усууд бүгд уртын дуучин л да. Тэгэд би бас тэрнээсээ би урлаг янз бүрийн юмд сурж үзээгүй, сураагүй. Тэгээд би бас нэг төрөлхийн бас нэг тийм байсан юм уу гэж өөртөө бодоод ингээд тэр тухайд би бас нэг өөрөө ингээд бас нэг дуулж явдгийн. Тамачидо намахе
За уян дээр нь олон мөр өгширсэн энэ уяавал Завхан аймгийн Сонгон сумын Баян айраг багийнхаа. За энэ сайхан эмээлнүүд бол өнөөхөн алдартай олон бэлчрийн харганан бүрэгтэй эмээл. Харганан бүрэгтэй эмээл ясан хэртэй. За тэгээд өөрийн гэсэн өвөрмөц хийцтэй түүгээрээ бол одоо алдартай Батбөх, Унхад дэвтэйхэн, за бас уран гоё өөрийн хийцтэй тохирсон дончтой, урлалтай олон бэлчрийн олон дархчуулын үеийн бүтээж өгсөн мордны соёлын оюуны нэгэн сайхан дурсгал юм аа. Өдөр бол нэг моцог л 5 литр бензин өнөдөр олхлоо гэхэд нэг мороор өнөдөр өдөржин олоход 5 литр бензин хийдүү. Нэг мороор олоход өнөдөр ямар юм хэмнэгдэх үү? Эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. Монголчууд дээр үсэл мороо унж ирсэн, эдэлж иргэлж ирсэн учраас мороо тал дээр бас санаачлаг гаргаж энэ морьтой Монгол аянд нэгдэхэд чухал юм аа гэж бодож байна. Одоогоос 20 жилийн өмнө ер нь төрөөлчр хавчин гэж байхгүй байсан юм байна. Одоо сүүлийн үед 40 гаруй үеийн насны хүмүүс төрөөлчр хавчтай болсон байна. За түүнээс гадна нуруу бөөр, үе мөчний өвчин гэдэл ер нь морио он жилээгүйгээс олон төрлийн өвчин ихсэн байна. За үүнээс жишээ дурдах юм бол Монгол морио унснаар хүний 400-аад булчин зэрэг ажилдаг, 360-аад үе мөч нэгэн зэрэг ажилдаг. Тийм учраас одоо ингээд өнөөдрийн энэ сайхан үйл явдлаас Монголын одоо бүх монголчууд маань эмэгтэй эрэгтэйгөө бүгдээрээ морио идлээрээ, морьтойгоо сайхан давхиараа, морио маань одоо ингээд биднийг одоо эрүүлэх байх нэгэн сайхан тулгуур түшигмэн болдго юм байна шүү гэж уриалж байна. MNB спорт цуг Монголын үндэсний олон нийтийн телевиз Завхан аймгийн Сонгон сумаас бэлтгэн явуулж байгаа морьтой Монгол оюун зураг нэвтрүүлгийн хос морьтны үзүүлэх тоглолт. За хос морьтны жагсаал болдог Сонгон сумынхан маань бас сумынхныгаа хэн сайхан хос морьтой хосолж агсах нь вэ гэдгийг бас шалгаруулъя гэсэн юм аа. За хоёр зэрэг морьтой хос яваад өнгөрлөө. За хоёр цагаан морьтой хос. За ингээд одоо энэ хос морьтнуудыг харж морьдын цүс хэрхэн ижилсэн байна, дээд хувцас хэрхэн ижилсэн байна, эмээл хэрэглэл хэрхэн ижилсэн байна. За хамгийн сүүлд нь одоо морьд одоо ижил тамхтай байна уу гэдгийг хүртэл одоо харж шалгаруулж үлгээх юм. За хоёр цагаан морьтой, хоёр алга морьтой унсан хүүхдүүдэнд дагуулад нэг айл сайхан морьтой явж өнгөрлөө. За хоёр сайхан морьтой хоёр бас хоёулаа ижлэхэн тамхтай ийм морьд байна. За морьдыг сайхан явуулах хэрэгтэй. За тэгээд одоо морь унсан хүн морин дээр хэрхэн зөв явж байгааг бол одоо бас харж үзэх ёстой. За хоёр алга морьтой, хээр алга, хар алга хоёр морьтой. Дунд насны хоёр бас тэгсэж байна. За энэ хоёр алга морьны одоо зүс, за толгой энэ төр бол яг л нэг ихэн хоёр хээр алга, хар алга хоёр болохоос биш. Нэг адууны нэг ихэн хоёр адуу гэдэг нь харагдж байна. За хоёр хар морьтой, сайвар хар морьтой хоёр бас. За морьтой бол сайхан бэлтжижээ. За тэр эмэгтэй бол одоо морин дээр их сайхан зөв суусан. Үнэхээр одоо моринд унж гарсан ийм суудлаар одоо явж байгаа морины амбарсан. За тэгээд дөрөөж ийсэн энэ бүхэн байдал бол одоо харагдж байна. За дараагийн хоёроос хоёр сайхан шар хэрмэртэй хоёроос за бас л одоо бүсгүүнүүд одоо морин дээр бол одоо эмэгтэй хүн Монгол дээдийн өмсөөд тэгээ морин дээр зөв суугаа явахд бол одоо үнэхээр сайхан харагддаг. За эрэгтэй ч гэсэн үе ялгаагүй морин дээр сайхан жишүүд өгөн зөв сайхан суусан ингэж харагдж байна. Ер нь одоо Мандахай цэцэн хаттан кино гарсны дараа өдөөгийн үзэгчд ирж байсан гэдэг ташвилж байгааг л одоо үнэхээр одоо энэ бол дангууд одоо морин дээр нэг зөв сууж явна да гэж Монгол хүн бол одоо морь унах урлаг байдаг аа. За энэ хоёр бас одоо хоёр зэрэг морьтой за хоёр зэрэг морь саяхан ладуунаас өрсөн болов бас явдал бас сайхан чигдрээг байна түүнээ сайхан хосолжээ. За энэ их өнөр өтгөн олон халдсан адуутай аавч хоёр. За адуу шинхэн, унаач шинхэн. За тэгтээ доктор тэнцвэрээ болоод авцсан. Дааг хүү хоёр бол одоо ингээд хоёр хүүгээ дагуулсан. Аавч хоёр дөрвөн халдсан мөр худрахтай халдсан мөр унтсан. Сайхан эмээлээ заран дагсан. За Монгол хүн ингэж л одоо морин дэл дээр хүн болж Монгол адуус ингэж одоо адуу болно доо. За хөөрхөн жагсаал байна энэ бол хөөрхөн хосолсон жагсаал. За одоо энэ хүү бол одоо ингээд тэнцвэрээ олчиж байгаа маа. Одоо жолоогоор өрсөн. За хоёр сайхан хул морьтой эгчдүү хоёр гэсэн. За эгчийн одоо малгай бол шилэн дээр гарчлаа.
тэгж үтэл одоо дүүн ус малгайгаа шил дээрээ тавьчихна. За тэр. За ингээд одоо халуун сайхан хоёр холмор байна. Бол үнэхээр мөрөнд дээр зөв сайхан явж байна. За хоёр мөрөмтэй сайхан хатарч байна. За хөхөн сойлогтой яг энэ нутгийнхны одоо уламжилт заншлаараа мөрдийнхэн дэлийг сумлаад хөхөн сойлог гаргаа зассан хоёр хос байна. Хоёр сайхан баруун нэг баруун арай бордоо хөхтөө баруун байна. За ихчдүү хоёр бас хоёр хээр мөрттэйгоо за дүүн ихчийг хөтөлчихжээ. За одоо мөд том болоод одоо ингээл мөрөөнө тавханда. Дүүгийн одоо хээр мөр бол хөрхөн бөмбөр сайвартай бас чагсаалда оролцож байна. За түүний араас хоёр сайхан мар цаахар мөртэй дунд насны хоёр хосваа. За одоо ч нөгөө мөнгөтэй болоод их нэртэй хайртай бол авч өгдөглөмөр гэдэг шиг л хоёр хөөрхөн цаахар мөр байна да. Нэг адууны за чих толгой одоо хийсэн тэр яг нэг ихийн хоёр оног. Нэг нь шар цаахар нэг нь хар цаахар хоёр. Сайхан одоо хоссон хоёр хосваа. Дээд хувцас хазаар чимгэл. За хоёр мөрт сайхан явж байна. Хоёр хүн ч одоо сайхан онож байна мөрдөө. За ялангуяа одоо өсгөн унсан бар цаахар мөр бол одоо үнэхээр гоё сайхан толгойтой сайхан хийцтэй мөр байна. За дараагийн хоёр хос хоёр хээр мөртэй хоёр хос гарч ирсэн байна. Ягаан дэлтэй хоёр хээр мөртэй. Ерөн сүүлийн үед манай хөдөг ихэн бол одоо морин унаад нааднахтай дээд хувцсны өнгөний сохирлыг бол одоо үнэхээр сайхан одоо би ямар мөр унчих гэж байгаа үлээ. Тийм учраас тим дээл өмсөн, тим эмээл тохно гэж ярьж хэлцдэг. За нөр богцон ганцгалтсан хуучин цагийн мөртний өдрөдөрхийг гэлтгэн сайхан хоёр ижлэхэн харган бүрэгтэй мэлээ тогтсон хосолж явна. Жаахан одоо явсыг тэтрүүлээд өгвөл бас гоё харагдан да. Арай жаахан яардгүй одоо за хоёр зээрд мөртэй хос явж байна. Хоёр цагаан мөртэй хос. За хоёр цагаан мөр дуулан сайхан явуулаад өгвөл хоёулаа ижлэхэн сайхан зүстэй. Тамга арай өөр болов. За хоёр шарга мөртэй хос. Энэ хоёр сайхан шарга мөртэй хоёр хос сайхан галгуулж явнаа. Энэ тэгээ айраг нуурынхаа хөвгөөр энэ сайхан удам нутагтаа жадааран сайхан гэлгүүлж явах шиг одоо Монгол мөртөн хүний эрхмийн дээд эрхэм жаргал бол энэ л байдаг үлээ. Хүрийн шир илтлээхэд бол зах зээл борлууд бол 10 мянгаар л өгнө. Завханд энэ чэнжи судалтаа. Шир илдээл одоо нэг юм сулбуурын сур илтгэл одоо 15-20 мянгаар зарна шүү дээ. Нэг алд нэг хоёр алд сурал одоо 20 мянган төгрөг болчихоо. Тэгэх юм бол одоо Вероны шүрнээс ч одоо 10-20 сур гарна шүү дээ. Хоёр бугуулын сур гарна. Нэг бугуулаа нэг бага дуунаас даах шүдлэнгээс өгчөж байна. Багадуу ямар үнэтэй? Багадуу одоо доотлон дааг тэгээд 250 300 мянга болно да. 500 мянга. 500 мянган төгрөг болно гэсэн хүнийг Вероны шүү. Тэр Вероныхаа ширийг бид нэг 10 мянган төгрөгөөр зарчаад байгаа. Тэгэхээр танах хэдийн өрхтэй? Манай одоо тэгээ хэдэн баруун идэх гэсэн үг. 72 өрхтэй. 72 баруун идэн дээ. Идэн. Тэгэхээр чинь одоо 72 өрх маань одоо жилд идэх юм бол тооцоо Вероныхаа ширийг 300 сая төгрөг. Тий. Мөнгөн дүнгээр бодох юм бол борлуулах юм бол өөрсдөө боловсруулах юм бол мөнгөн дүн 150 сая төгрөг болно. Мороор хариулсан баг мал хойно. Ямаа мотоциклаар хариулсан мал хоёр ялгаа байна уу? Байлгүй байх өдөр чинь. Ямар ялгаа байна? Мотоциклаар чинь одоо техникээр мал тууж маллах чинь бол дор оёо шогшоогоор явна шүү дээ. Тэгээ яарууд өвдөл бүр ширөө явна. Туурж ицсэн. Мороор явсан чинь айж явах хэдэлэл кевлэгээ авчихна. Туурж ицэх юм байхгүй. Нэг үрчлэн хардчихна малаа. Мотоциклаар харахгүй шүү дээ. Бэлчээрд бол одоо хаан сайхан бэлчээртэй техниктэй хүмүүс бэлчээрээ сонгож чадахгүй шүү дээ. Ортой Монголын Ортны шагсаалдаан Ахмад бурлууд нь магнайлан хамгийн идэвхтэй оролцсон багуудын нэг бол Шар нуруу багийнхан. Шар нуруу багаас олон ахмадууд онгонгой тэргүүтэй олон сайхан бурлууд нь бол залуучуудаа үлгэрлэн мөртөөгөө жигсцгаас юм аа. Энэ багийнхан мөрөнхийн эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн тооцоосон талаар одоо сонсцгоо.
багаараа ярилцахад бол нэг сая 800 мянган төгрөгийн тооцоо гарсан надад. Мотоциклээр бензин хийж ирсэн бол олгох. Тийм дахиад Эрмэнээр одоо өдөр ногтоо хийсэн бол тооцоолоор нэг сая 800 төгрөгийн гарч яана гэж өдөр ярьцлаа тооцоо хийсэн. Чааш бол тэгээд арьс ширээр бол аюул өндөр ашигтай гарч илээ. Жишээлбэл одоо Вероны арьс бидний 10 мянгаар өгдөг байхгүй. Тэрийг илтгэх юм бол 600 мянга болгодог. Яг үлдснээ хөөсийг асахт бол 400 мянга цаасаар нэг болчихж байгаа нэг арьс шир бол 90 бол нэг 45 бод гаргаж идэв шүү дээ. Тэгэхээр 45 арьсыг бол өрчгөр бол 30-40 сая болчих. Тэгээ ийм одоо хөдөө аж ахуйн бол ашигтай үеийг манай охин мэдрээд сая. Тэгэхээр баяраа бүгдөө морьтой юм билээ. Сайхан үйл явдал боллоо гэж баяр дүүрэн байна энэ өдөр. Морьтой Монголын зураг нэвтрүүлгийг сонгон нутагтаан Айраг нуурынхаа хөвөнд зохион байгуулъя. Нутгийнхныгаан морион унахыг хүрээлэн хэмээн санаачсан хүмүүс бол Завхан аймгийн Сонгон сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн янз бүрийн ажил мэргэжлийн залуучууд. Тэдний багнаас энэ л Айраг нуурынхаа хөвөөр энэ сайхан удам нутагтаан морин дэл дээр тарцаглан өнгөрсөн. Айраг нуураас ниссэн хүн жилдээ заавал иргэдэг. Тэгвэл энэ нутгийн залуучууд нутаг усныхандаа өөрсдөө хүлгийн хямар сэргээхээр нутгийнхантайгаа 2 өдрийн турш инээд өөр болон өнгөрөөлөө. Тэгэхээр сая нуурынхаа хөвөөр нутгийнхан энэ Айраг нуурын хөвөн дээр өссөн хүмүүс танаас. Сайхан байна уу мороор ингээд. Маш сайхан. Үнэхээр сэтгэл өндөр байна. Нутгийнхантаа 2 өдрийн турш маш сайхан байлаа. Бидний урилгыг дэмжиж нутгийнхан маань бүгдээрээ сайхан морио унаад ингээд Мортон Монгол наадам мадуучин тэмцээн маш амжилттай сайхан боллоо. Тэгээ би бол Айраг нуурд төрж өссөн хүүхэд. Тэгээд нуурынхаа хөвөөгөр морио унаад явсан бүр баг насан бодогдлоо. Үнэхээр сайхан байлаа. Баяртай байна. Миний багт наадам маань их олон морьтон хүн цугласан их сайхан наадам болдог байсан. Сүүлийн үед хүмүүс бол нөгөө мотоцикл машин ингээд тэр бүр морьтой хүмүүс маш ховор болсон. Тэгээд баг сүүлийн өчнөө одоо олон хэдэн өчнөө жил хараагүй тийм сайхан морьтон наадам дүр төрхийг энд харлаа. Тийм. Үнэхээр сайхан байна. Баг насандаа иргэн очиж тэр дундаа морьтой өвдөд сайн дурсаж морьтой өвдөдсийн удам үнэхээр энэ өдрүүдэд өөрсдийнхөө өссөн зорилгыг биелүүлээд хот руугаа буцлаа. Өнөөдөр их сайхан болж байна. Ер нь бол манай нутгийн маань их өргөн арга хэмжээ болж их өргөн хэмжээнд олцож байна. Маш их сайхан олон морьтой улсууд болж ер нь стад багын явдал санагдаж байна. Би одоо харуугасаа л одоо морь унж энэ хөдөө нутаг сайхан өссөн. Ер нь одоо сүүлийн үед бас хөдөө нутгаар явж байгаа бас нэг юм зөвлөмөр юм бол одоо ер нь бас хит одоо техникцсэн байна лээ. Их одоо бидний хэдэн хожоо мотоцикл хүндэг болчихж. Ер нь малын ахуйнаас холдоод байгаа юм болов гэсэн юм зөвлөдөрдөг. Бид нь ч одоо сарвагаас бас холдоо хүнд ирсэн. Энэгээр дамжуулж одоо ер нь олон хүнд их сайхан энэ бидний мартагтай үе соёлыг эргэж хүрнэ гэж бодож байгаа. Халангуй одоо өнөөдрийг харахад бол энэ имэйл хазаар ямар их сайхан бэлдсэн байна. Бүх хүн сайхан имэйл хазаараа суран одоо итлэлийг хэрэгэлсэн байна. Мөн одоо манай нутгийнхан одоо яриагаар бол одоо наадам болгоноороо зөмөр ингэж хэсцгаач гэж ярьцгааж байна. Тэгэхээр одоо энэ бол зөвхөн одоо нэг өдрийн 2 өдрийн морь унуулаад ингээд өнгөрөх ус сонгоны жишээр нь бол зэрэгэлдээ сумууд нутаг орн маань бүгдээрээ үлгэрч авах байхаа гэж бодож байгаа. Би ч гэсэн одоо энэ 2 өдрийг сайхан морь унж байна. Сонь сайхан олон жил унаагүй юм байна. Их сайхан маань бас л багын аюул санагдаж ангийнхантайгаа дөрөв аршуулад хуралдад тавхал тий Айраг нуурын хөргөө сайхан тавхлаа. Одоо манай сайн хөндийгээр бол энэ олон морь жагсахад одоо ер нь мэдтгэх сайхан хөргөнд яваагааз. Ийхүү Завхан аймгийн Сонгон сумынхан морьтой Монгол аянан дамжин морьтныг соёлоонд эдлэн монголчуудаа морион унахыг уриалан ягсгаалаа. Сонгон сум 1500 хүнтэй. Тэгвэл энэ нутгийн нийт хүн амын 500 нь энэ өдөр морин дэл дээр асаж морьтны соёлоо дээдлцгээлээ. Эрхэм үзэгч та бүхэнд бид морьтой Монгол аян зурлал нэвтрүүлгэн Завхан аймгийн Сонгон сумаас бэлтгэн хүргэлээ. Та бүхэн морьтойгоо наацгаагаарай.